За та бүхний ямрыг ирья. АСЕМ-ийн хурлын аюулгүй байдлыг хангах хамгаалтын үйл ажиллагаа маань амжилттай зохион байгуулагдлаа. Цагдаагийн байгууллагаас 2014 оны 12 сараас эхэлж бэлтгэл ажлын төлөвлөгөө гаргаж хурлын аюулгүй байдлыг төлөвлөж ажиллалаа. АСЕМ-ийн 11 дахь удаагийн энэ удаагийн хурал болон түүний дагалдах 9 хурлын хамгаалтын арга хэмжээг цагдаагийн байгууллага ямар нэгэн ноцтой зөрчил баталгүйгээр зохион байгууллаа. За мөн хурлын үеэр ирсэн 5 улсын зочны албан ёсны айлчлалыг хөтөлбөрийн дагуу хамгаалтыг зохион байгууллаа. За хамгаалттай холбоотой бэлтгэл ажлын хүрээнд 125 заалт бүхий ажлын хэсгийг заалт бүхий төлөвлөгөө гаргаж хэрэгжилтийг хангаж ажиллалаа. За энэ хугацаанд цагдаагийн байгууллага улсын хэмжээнд нийт 13-наас 18-ыг хүртэлх хугацаанд гэмт хэрэг зөрчлийн талаар 7083 дуудлага мэдээллийг хүлээж авч шалгарлаа. За үүнээс гэмт хэргийн шинжтэй 20 гэмт хэргийг илрүүлж 3 гэмт хэргийг газар дээр нь таслан зогсоолоо. За согтуурах ундаа хэрэгэлсэн үедээ зөрчил гаргасан 674 хүнийг саатуулж 364 хүнийг ар гэр асран хамгаалагчид нь хүлээлгэж өглөө. За мөн зөрчил гаргасан 7026 хүний захааны тухай хуулиар торгуулийн арга хэмжээ авлаа. За согтуугаар тээврийн хэрэгсэл золиоцсон 293 хүнийг саатуулж ажилласан ийм дүн мэдээтэй байна. Цагдаагийн байгууллага шуурхай удирдлагын штаб байгуулж ажилласан. За АСЕМ үйлээ болон буян тухайдах орчмын хамгаалтад ажиллах газар төр хүрээ 2 төр хүрээ байгуулж ажиллаа. За хэвлэл мэдээлэлтэй холбоотой бас та бүхэнд цаг үеийн мэдээллүүдийг дор бүрэн телевиз сайтуудаар өгөөд явж ирсэн байгаа. За энэ нийт хурлын арга хэмжээнд цагдаагийн байгууллагын 5000 орчим алба багчид, за үүн дотроос төв орон нутгаас 570 орчим алба багч, хуу сахиулах эрх сургуулиас 500 алба багч, за олон нийтийн цагдаа болон иргэд сайн дурынхын энэ хамгаалтын үйл ажиллагаанд оролцлоо. За энэ завшааныг ашиглаад бас цагдаагийн байгууллагад хамтарч ажилласан, цагдаагийн алба багчийн шаардлагыг биелүүлж ажилласан Улаанбаатарчууд болон нийт иргэдэд цагдаагийн байгууллагын зүгээс бас баярсан талархснаа илэрхийлж байна. Өөр юм байна. Өөр авах мэдээлэл нь асуултанд хариулъя. Асуулт уу? Бас нь тий.